би гэртээ хүүхдтэй байжсэн. Тэгээд гэр нэгччээд одоо эхнэргээ дуудгээд тэгээ ирээд эхнэр ирээд 90 жаргал ирээд аваа явсан. Тэгээ авчаад мэдээлэл авчаад авчнаа гэдээ аваа явсан байхгүй. Тэгээд очоод ороод 7 цаг үед надад ярьсан. Одоо намайг 21 нэ. Тэгээд ч одоо хүүхдтэй хүн ихийг сүргэн гоожуулаад хүүхдийн уйлуулаад би одоо 2 хоног хүүхдээ уйлуулаад маш хэцүү байдалтай байна. Нүс бол одоо ингээл нэг залуу гэрвэл амьдрах гэж байгаа. Тэгээ одоо ийм юу болоод байгааг чинь мэдэх юм алга. Хүүхд маань маш хэцүү байдалтай байна. Сүвчтэй, ханиаттай, хатгаатай одоо бүр яхаа мэдгүй болчихлоо. Шинжлэх ухааны сайн ажил би одоо тэр нарийн ширээ юм уу сайн мэдэхгүй шүү дээ. Өөрөө ажилладаг аргалынх нь цагдаагийн байгууллагаас танд ямар нэг албан хэмжээнд өгсөн үү? Энэ цагдаагийн одоо би сайн мэдэхгүй, тухайн үед сайн мэдэхгүй байхад гаднаас орж ирэх нэгжлэг хийхэд хөндлөнгийн гэрч гэж хүн байх ёстой юм байна л да. Тэрийг мэдээгүй, мэдэхгүй тэгээд хизээ хойно жолооч оруулж ирж байгаа байхгүй. Хуулийн талын юу ч мэдэхгүй. Гэрээс чинь юу болж байна? Хоёр ширхэг одоо iPad аваад гэсэн. Хэдэн цагаар Тэгээ одоо та нар бичиг баримтайгаар гаргаж өгөх гэсэн. Биднээс ямар юмны бичиг баримтай байх. Юу ч байхгүй. Тэгэл тийм л асуудал болчиход байна. Одоо хүүхэд бол маш хэцүү байна. 2 шин би нөрөг хонлоо. Миний өвч хэцүү байна. Хүүхэд бол маш хэцүү байна. Тэр удаан мэдлэг хийсэн байх. Одоо мэдхгүй би одоо багцааг нь олоо 2 цаг гэртээ хийсэн байх гэж бодож байна. Одоо 2 хүүхэд том нь одоо ухаас утсан 9 настай хүүхэд. Яга. Одоо бол хэлэггүй л байгаа. Ээж нь хөдөө явсан гэл. Одоо мэдээцтэйгээр гараад мэдхөйлгүй одоо юу болох юм бүү. Одоо 2 хүүхдээ ачаад өчигдөр гарлаа. Ахнар дүнжт нь хэлээгүйсэн. Одоо тэгээ буцаад ирэх юм байл гэж бодоод байсан. Тэгэл аваад одоо хэцүү шүү.